2 дахин 3 дахин нэмэгдүүлсэн чи ер нь үйл явцын процесс их уу гэдэг асуудал ярьлаа шүү дээ. Зарим гишүүд нэлээд хатуу шүүмжлэл хийж байна. Тэгэхээр та байр сууриндаа хിവэрэ байгаа юу? Автомашины дотортой холбоотой асуудал байна. Энэ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүр их асуудал. Өөрөөр хэлбэл нийслэлийн засаг дарга захирамжаар ямар нэгэн татвар тогтоодог. Татврын тогтоох эрхийг улсын хурлаас өгдөг. Татврын дээд доод хязгаарыг аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурл тогтоодог. Тэгэхээр би нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгчийн гаргасан шийдвэрийг давж энийг өөрчлөх, хүчингү болгох, хിവэр үлдээх гэдэг энэ одоо тийм шийдвэрийг би ганцаар гаргахгүй. Би бол зүгээр л нэг төлөөлөгч, нэгдүгээрт. Хоёрдугаарт яг вэ тэгээд хэдүүлээ өнгөрсөн цаг хугацаануудад Улаанбаатар хотын авцам ямар хөө хэвдрэл гэмтэлтэй байсныг бүгд мэдж байгаа. Бидний татврын хувь хэмжээг нэмэгдүүлсний хүчинд өнөөдөр нийслэлийн авцамын бүрэн шинжилгээ ажил энэ онд дуусгаар байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод одоо эвдэрсэн зам үлдэхгүй болохоц төвшөнд болж байгаа. Хоёрдугаарт энэ жишээлбэл авцамын сан гэдэг бол бидний дундын сан. Энийг одоо намайг нийслэлийн засаг даргаар байх үед анх удаа нэмэх юм санаачлагч гаргасан зүйл биш. Амсаахан даргаыг нийслэлийн засаг даргаар ажиллаж байхад 2019 онд яг энэ шийдвэр гарсан шүү дээ, та санаж байгаа. Тэгээ энэс болоод тухайн үед бас чагсаал цуглаан болоод пүрөөс машин шатаагаад ингээ хойшлуулж ирсэн. За энэ өмнө нь бас 2013 оны үед энэ санаачлалууд яригдсан. Тэгэхээр өнөөдөр ингээд бүх юмны өртөг ханш өсөж байгаа энэ цаг үед энэ замын сан дээр засвар шинжилгээ ажил хийхин тулд 15 жилийн өмнөхөөрөө байх юм уу? Эсвэл шинжлэгдээд явах юм уу гэдгийг тийм шийдэх цаг нь болсон.